За өнөөдөр энэ Nippon Paint компани 5 Boyese бодгийн талаар танилцуулъя. За энэ 5 Boyese брэнд нь бол зөвхөн таазан зориулагдсан бидний хэл занснаар бол Imus 5 Boyese гэдэг үг нь бол өөрөө турк хэлэн дээр таасны будаг гэсэн нэршилтэй ойлголт байж байгаа. Imus болон усан сүртэй будаг хоёрын хамгийн том ялгаа нь бол Imus бол буцаад усандаа твтдэг. Усан суурьтай будаг бол буцаад усанд бол хийж твтгэхгүй. За энэ нь бол нэг талаасаа дутагдал юм шиг харагддаг боловч нөгөө талаасаа бол эрүүл мэндийн хувьд бол хамгийн чухал үзүүлэлтийн нэг болж явдаг. За тэрний ямар учиртай вэ гэхээр бид нөгөө галтгоо болон босод одоо ямар нэгэн төрөл одоо бааны өрөөнд ч үт юм уу те нөгөө уур гардаг. Тэр уур хайчих хэрэгтэй вэ гэхээр мэдээж агаржуулалтын системээр явна. Агаржуулалтын системийн татаж хүрэхгүй байгаа бодон тохиолнуудын байгаа чийгүүд бол тэнд бактери болон бусад мөөгөн зэрэг үржихээс хамгаалж маш хурдтайгаар нэг сорогдож цаашаа алга болох хэрэгтэй гэдэг тийм үзүүлэлт байдаг. Тэр үзүүлэлтийн дагуу бол Imus өөрөө маш хурдтай чийгийг шингээ авч цаанаа байгаа нэг гипсэн хавтангууд болон бетоны хавтангууд руу хурдтай чийгийг шингээх үүрэг хүлээдгээр ялгаатай байдаг. За тэгээд тааз бол мэдээж хамгийн дээр байрладаг учраас энэ чийгийг хурдтай нэвтрүүлэх үүрэг хүлээх хамгийн том талбар нь болж идэг. Тэгээд тэр таазыг бид нар бол Imus-ээр бодвол илүү ашигтай гэдэг тийм нөхцөлтэй байгаа шүү. За дараагийн нэг хамгийн том нэг шаардлага байдаг. Тэр нь тааз өөрөө гэрлийг одоо ойлгохгүй байх гэдэг ойлголт байгаа. Тэр нь ямар учиртай вэ гэхээр хэрвээ гэрлийг ойлгоод ямар нэгэн тийм гадаргуугийн гялалзалт одоо нэг хэлбэр зүг ингэж тодорхойлох хэмжээнд очих юм бол засварын үед хийгдсэн баг зэрэг жижиг сажиг юм өөнүүд одоо маш гардаг таазан дээр. За бид нар мэрэгжлийн усуд бол тэрийг бол маш сайн мэддэг. Аль болох тэгшин хийх ёстой, аль болох гадаргууг хийх ёстой гэдэг. Гэхдээ тодорхой хэмжээний алдаанууд гарч ирдэг. За хүлцлийн алдаа гэж одоо бид нар тайлбарлаж болох юм да тий. Тэр хүлцлийн алдааг илүү харагдуулахгүй байлгахын тулд тэр мат гадаргуу нь өөрөө гэрлийг аль болох өөртөө шингээх гэх юм уу одоо ойлгохгүй байх тал дээр илүү анхаарч хийсэн байдаг. За тэр тал дээр бол мэдээж манай 5 Boyese бол нэлээд өндөр үзүүлэлт үзүүлдэг. Хэрэглэгч нарын хувьд бол сэтгэлдэлт нь бол маш сайн нийцдэг нэг тийм ойлголт байна. За бас дараагийн нэг ойлголтод бол орчныг юм гэгээтэй байлгах гэдэг бас нэг ойлголт байдаг. За тэр нь бол өнгөн дээр яригдана. За 5 Boyese-г үйлдвэрлэсэн одоо Nippon Paint компани одоо менежерүүд бол бас их өөрсдөө их бардам тайлбарладаг нэг зүйл гэдэг юм. Цагаан өнгөн дотроос манай 5 Boyese шиг ийм цагаан өнгө бол ховор байдаг. Бид нар бол хамгийн сайн цагаан өнгийг бол гаргаж авч чадсан гэж одоо өөртөө бол их бардам одоо тайлбарладаг тийм байгаа. Яагаад цагаан өнгийг илүү чухалчлаад байгаа гэдэг асуулт. За тэр нь бол гэрэл мутаа газар нэг ийм харанхуу бүүдгэр юм шиг хүнд нэг ийм 5 метрийн төрүүдтэй тийм орчин байдаг бол 5 Boyese-г ашигласан таацтай орчинд бол гэрэлтүүлэг баг байсан ч гэсэн өөрөө ягаад ч юм тийм цэлгэр уудам тэ нэг хүнд нэг юм таатай өргөн том ч юм шиг тийм сэтгэл төрүүлэхүйц одоо шин чанарыг одоо өөртөө агуулж идэг. За тэрүүгээрээ бол давуу тал болдог. За энэ урд талд нэг юм тэмдэглэгээ хийсэн байгаа. нэмэх гэх тэмдэглэгээ байж байгаа. Энэ тэмдэглэгээ ямар учиртай юм бэ гэхээр за Францын агаарын чанарын алба гэж одоо хэлэх үү дэлхийн нийтэд одоо хүлээн зөвшөөрөгдсөн стандарт мөрдүүлдэг нэлээд том газар байгаа. Тэр газараас олгож байгаа тэмдэглэгээ. Тэгээд бас цөөн тооны будгууд энэ тэмдэглэгийг бол авч байгаа. Тэрний энэ тэмдэглэгээ ямар учиртай юм бэ гэхээр одоо энэ будганд байгаа найрлага нь агаарт дэгдэх вокод бусад хүнд элементүүд болон хүний биед хортой бодисуудыг одоо нэлийн доор түвшинд буюу бүр эрүүл ахуйн green guard гэдэг нэг өмнөх бичлэгэн дээр ярьсан. Тэр тэмдэглэгээтэй адилхан одоо тэмдэглэгээ. Тэгээд энийг бол одоо бардамнал маягаар энд одоо оруулсан гэж би өвдөө бодож байгаа. За хэрэглээний түвшингийн хувьд бол 5 Boyese энэ брэнд маань бол нэг 1 кг будгаар 8-аас 11 м2 гадаргууг бол бүрхэх чадвартай гэж байна. За бусад усан суурьтай бусад будгнуудын хувьд бол энэ харьцангуй бага үзүүлэлт болчихж байгаа. Тэдний маань бол нэг 11-ээс дээшээгээ буюу хамгийн их нь бол 15 м2 гадаргууг
бодох чадвартай гэж. Гэхдээ бусад өөр ижил төстэй эмүүлсэн төрлийн бодгонуудын хувьд бол манайхын бол үзүүлэлтийн хувьд бол нэлээд өндөр үзүүлэлт байж байгаа. Эмүүлсийг зузаан түрхээд тэр эмүүлс маань өөрөө барьцалдах чадвараа буюу доторх барьцалдах цавуулгын төрлийн бодисууд нь муугийн улмаас ингээд хагардаг. Одоо 2-3 жилийн дараа хит их хуурайсан нөхцөл хагардаг. Тэр хагарал одоо бид нар мэдэндээ ингээд хууц хэлбэртэйгээр ингээд доошоо ингээд хагарсан байж байгаа. За энэ бол мэдээж барилгын өнгө үзэмж одоо бид нар энийг хүсэж байгаа зүйлийн эсрэг зүйл болж идэг. За 5 боёсыг Nippon Paint-ийн менежерүүд бол бас хэлдэг. За non peeling гэж бодог гэж хэлдэг. Энэ нь бол одоо хизээч гэж хэлэх нь хайшин тийм мэдээж өөрсдөө амлаж байгаа 10 жил 15 жил гэдэг баталгаат хугацаандаа бол буцаж хагарах, хохирох гэдэг ойлголт бол байхгүй шүү гэдэг утга санааг илэрхийлсэн тийм зүйлийг биднэрт бол илүү их тавьж санал болгодог шүү.